Тэгээ удахгүй бас видео камерын бичлэг дүгндэг AI гарч ирнэ. За одоо нөгөө харуул хамгаалт хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хулгайчаас хамгаалдаг. Удахгүй камерын систем дээр хулгайчаас урьдчилан сэргийлдэг хиймэл яван гараад ирчин. Тэгээд дэлгүүр дотор хулгай хийх нь бараг боломжгүй болно гэсэн. Өмнө бол за нэг ажилтан аваад за энэ өнгөрсөн 7 хоногийн бүх бичлэгүүдийг үзээд хэдэн хүн орж ирсэн бэ? Нэг хүн манай дэлгүүр дотор дунджаар хэдэн минут байсан бэ? Дунджаар хэдийн худалдаа авалт хийсэн бэ гэд ийм ажлуудыг бид нар өмнө угаасаа ажил болгодгүй байсан баггүй. Одоо болох боломжтой болж байгаа. За амар хүртэй юмчтэй. Энэ хиймэл явахны софтверыг төлчин, subscription маягаар одоо Netflix шиг. Тэгээ хөтөлбөрийн зүгээр цахилгааны өртгийг төлчин. Тэгээ бол. Хиймэл явахын дээр юу болж байна? За. Манай баг хамт олон ChatGPT, Grok, Perplexity гэх мэт шин хиймэл явахыг одоо байнга ашиглаж байгаа. Хамгийн гол нь манай боловсролын технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа программистууд өдөржингөө юутай ноцолж байгаа юм бэ гэх юм бол хиймэл явахаар ноцолж байгаа. За, бүтээмжийг илүү болгож байгаа хүмүүс тийм юм байгаа. Тэгээ юу болж байна гэх юм бол манай программистууд, манай багууд тэ энэ хиймэл явахыг юугаар ашиглаж байна гэх юм бол багш маягаар ашиглаж байгаа. Тийм ээ. Одоо нөгөө ахлах программист гэх мэтчлэн ерөөсөө хэрэггүй тэ ямар нэгэн байдлаар зөвлөмж чиглүүлгээ хинээс авч байгаа юм бэ гэх юм бол хиймэл явахнаас авч байгаа. За график дизайнерууд жишээлбэл юу хийх боломжтой юм бэ гэх юм бол энэ арслангийн үсийн заслыг илүү гоё болгож чинь тий та хамгийн гоё үсний заслыг сонгоорой тий бүр индиан болгож штэ тий. За гэхдээ удахгүй augmented reality, virtual reality гэсэн юм байгаа. Удахгүй энэ хиймэл явахаа камер ленз бүх юм бидний нүдийн шиллөө орохоор ах шиг байна. За дөнгөж саяхан нэг хиймэл явахааны функц хөгжүүлдэг компани нэг шторк видео хийсэн. Тэрийг хэдүүлэн хамт харцгаая. Ямар шторк видео юм бэ гэх юм бол хаач хамаагүй хиймэл явахааныг ашиглаад тестн дээрч болзон дээрч тэ тултал нь худлаа ярих боломжийг гаргаад өгч байгаа. За. Thank you. Cool. Тэгээд таад ямар нэгэн байдлаар нэг бүтээгдэхүүн гаргамаар байгаа юм бол тий лаунч хийх гэдэг байгаа юм бол өөрийнхөө компаниас сурчмаар байгаа юм бол энэ компаниасаа сургамж аваарай. Маш зөв гоё хийсэн байна. So, how old did you say you were? I'm 30 years old. Болзон дээр энэ эмэгтэйтэй таарсан. Энэ эмэгтэйгийн насыг ингээ хараад өөрөө дэндүү залуу болохоро тий химлэхэн юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө насаа 30 гэж хэлээрэй. Your profile says you worked at Bananazon? Yeah, I've been there for the past 8 years doing like senior software engineering, so like coding. Okay. Тэгээ юу хийжийнэ гэх юм бол тэгээ энэ эмэгтэй хүний яриаг сонсоод чи тэнд ажилладаг юм уу гэсэн чинь мань хүн өөрийнхөө худлаа ярьсан юм аа сайн санахгүй байгаа штэ. Насаар худлаа явна гэдэг чинь хаана хизээ юу яаж худлаа ярьсан бэ гэдгээ бүгдийг санах ёстой. Тийм учраас худлаа ярьдаг хүмүүс нь тэрэндээ баригддаг штэ. За гэхдээ энэ хиймэл явахаа одоо юу хийж ийна юу хийж ийна гэх юм бол тий бүх юмыг чинь жигт болгож байгаа. Тийм учраас худлаа ярьж байхдаа баригдах магадлал нь буурж байгаа гэсэн. За ганцхан одоо болцоон дээр эмхтэй хүнийг ингээд хөлөгдөхөөсөө илүү юу их боломжтой юм бэ гэх юм бол ажлын ярилцлаган дээр энийг бас ашиглаж болно. Really? I know I look a little young for my age, but I promise you I'm 30 years old. Би жоохон залуу царайтай байж магадгүй. Гэхдээ би чанд амлаж байна. Би 30 настай. Амлаж. Okay, well, maybe you are just way older than you look. I saw on your profile that you're like into art. Yeah, I've been really into it. Тэгээд чи ямар хөгжим сонсдгийг чи энэ урлыг мэддэг юм уу чи номыг мэддэг юм уу энэ номныхан хамгийн гоё хэсэг нь юм бэ энэ киноны хамгийн аль дүр нь чамд хамгийн ихээр таалагддаг юм бэ тэ Illustration design I didn't expect you to be an art guy. Тэгээд амар сонирн байгаа ч тэгээд яванда ийм нүдний шилнүүд гараад ирэх юм бол нөө хүнтэй жигнэсээ ярьж байгаа юм уу химэл байхантай ярьж байгаа юм уу жигнэсээ тэр хүн энэ кинон дуртай юм уу энэ хөгжим дуртай юм уу энэ хамтлаг дуртай юм уу эсвэл зүгээр намайг бодлоо чирээ явах гэдэг юм уу тийм тодорхой болно. Тэгээ ажлын ярилцсан дээр энэ хүн жигнэсээ тийм муу юм уу худлаа юм уу бас амар хэцүү болж эхэлж байна тийм. Oh man. Here's your glass of rosé and Thank you. sorry we couldn't verify your ID. Oh.
За тэгээ бүс эмэгтэй ер нь бол юу гэсэн бэ гэх юм бол виногийн өгчлөө. За энэ залуугийн тий иргэний үнэлэх нь хангалтгүй байна гинэ. Тий насан туршиг байх шиг байна гэд. So here's a grape juice. Вино өгснийхээ орн үзмний шүүс өгч байна. Oh, wait. I'm pretty sure there's a mistake. I think you're way too young for me, so За хөшөө чи бол тий их чин чамд хурцчих шиг байна. Чи хэлсэн нас биш юм байна. I'm gonna have to go. Би баяртай явлаа. Wait. Okay, look, listen. I know I lied about my age. I'm sorry, but the second I saw your profile. За тэгээ энэ юу гэж нэх юм бол энэ нэмэгтэйгийн Facebook profile, Instagram profile, YouTube channel-ыг ухаад ямар зургийн дуртай, юу хийдэг, ямар хоббитэй юм бэ бүгднийг гарч өгөөд тэ хөлөгдөг хүмүүс хөөе хүмүүсийн бүтэхгүй тайл майл нь сонс харах гоё тэ урт ч нэг хүн альтраад унчих юм бол хаяа энийхээс ороагүй байдаг. Тийм мэдрэмж төрж байна. Харин чиний тайл нэр. Чи хизээ санхүүгийн аюулгүй байдал эрхчлөөнд хүрэх юм. Өнгөрсөн сарын өнгөрсөн жилийн цалингаараа чи мөнгөө чиний төлөө ажиллаад эхэлсэн юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн бүтэхгүй юмыг хараад баясаа суугаад байгаа. Бод. За, өөрчлөл. Profile, and I see the painting with the tulips. You're just like the most gorgeous girl ever, and Чи бол амар царайлаг чиний тэр нөө цэцний зургийг би бол шууд дурлсан гэл. Тийм үү, нэрээ юм уу тий. you're such an unbelievably talented artist. Энэ тэгээ дараа нь энд юунд ашиглах боломжтой юм бэ гэх юм бол миний хувьд бас айгүй гоё. Юу юм бэ гэх юм бол одоо камер руу ярьж байгаа юм бол скрипт харах хэрэгтэй шүү дээ. Одоо скрипт бэлтгэсэн байдаг. Тэгээ ямар үг, ямар дараалал ярьж байгаа юм бэ гэх юм бол бүх юм тэгээ шилнээр гарчиж байгаа болохоор тий. Do you think you can Тэгээ жүжигчин тэгээ хурал дээрээ презентацийн хийж байгаа бүх юм амар гоё амархан болох юм байна. Одоо ганцхан ийм хөлөгтнаа чит хийнэ. Тэгээ худлаа ярих дээр биш. Жинхэнэ одоо бодит амьдрал дээр функцүүд нь гарч ирэх юм байна. just give me like one chance to show Тэгээ нэг сонирхолтой юм заяа. Багш нар одоо сонсоорой. Юм цээжлэх хэрэггүй болно. Тэ? Тэгээ Германд 4-р ангийн багш санжийн Hershbröre заяа. Hershbröre тэ? Латэ янз бүрийн шүлэг надаар цээжлүүлээд тэ? Одоо хэрэггүй болцсон. I can make this work. Can you give me some time to think about it? Are you free? За окей тэгэл найрч амжилттай боллоо. За би бодоод хийх үү. Чам шиг нэлэх ногоотой болцоонд явах уугүй бодё идэх үү. Sometime next week. Эх 7 хоногт би чам хариу өгч болох уу? Ooh, actually, Тэснэ шууд календар нь гарч иж байна. Тэснэ уучлаарай эх 7 хоногт надаа хийх юм байна. next week I have this anime convention I gotta go to with my boys. You think Эх 7 хоногт надаа нэг анимегийн чуулган дээр би очих хэвээр хүүхэлдэйн киногийн одоо чуулган дээр очих хэвээр we do like next month maybe? гэдэг. Дараа сард Oh уулзсан. my god. Invisible AI to cheat тэ on dates, exams, sales calls, meetings. За борлуулалтын ажил дээр тэ харилцагчтай уулзж явах та дэлгэц хэрэггүй шууд яг 100% харилцагчтайраа төвлөрч болох юм байна. Тэ. За ганцхан дээр зогсохгүй энэ бас супер. Энэ түрүүнийхээс илүү гоё. Genspark AI та туршаад үзээрэй. Энэ Genspark AI юу хийж өгөх юм бэ гэх юм бол дата шинжиж, data analyst-ийн ажлыг хийж өгөх юм байна. За нэмээд presentation баг урлаг болоод эхэлж байна. За хэдүүлээ энийг харцгаая. Энүүгээрээ дамжуулаад тий бүтээмжтэй хүмүүс илүү бүтээмжтэй болно. А зүгээр PowerPoint slide хийдэг, Excel дээр data нүддэг хүмүүс нь яваандаа хэрэггүй болох юм байна шүү. Today, we are shipping Genspark AI Slides, a full agentic tool that makes creating professional slides fast and simple. За. Энэ юу юм бэ гэх юм бол хиймэл явахны агент, төлөөлөгч чиний өдөөс юм хийгээд өгдөг. Data, text document-ээс slide бүтээдэг. Say you have 10 invoices, each in a different format. За чамд 10 төрлийн нэхэмжил байлаа гэж бодъё заяа. Тэгээ бүгдээрээ жоохон өөр. Тэ бүгдийг аплод хийгээд Simply upload them, and Genspark will instantly convert them into a clear report showing your financial status and payment terms. за тэгээд энэ бүх нэхэмжлүүдийн уншаад дүгнээд базаад ийм тайлан гаргаад өгчин хизээ ямар их мөнгө гарах хэрэгтэй юм бэ хинлүү хэр их мөнгө явж байгаа юм бэ уршлагаа нь хэдийн тэгээ хэд хуваацсан байгаа юм бэ гэх мэтчлээ. Say you have scattered documents, Word reports, За тэгээ одоо дараагийн жишээ. Маш олон Word document-тэй PDF-тэй байлаа гэж бодъё л та.
Excel sheets tracking KPI. За нэмээд тэгээ Excel sheet хуудастай байлаа гэж бодъё. Тэн дотор нөгөө ажилтнгийн гүйцэтгэл цагтаа очсон юм уу? Өнгөрсөн нөгөө KPI байгаа шүү дээ. Key performance indicator-ууд. За тиймэрхүү юмтай документ PDFs байлаа. loaded with customer insights. За нэмээд PowerPoint документ байлаа гэж бодъё. Тэн дотор янз бүрийн харилцагч, харьцаж байгаа компани, хамтрагч нарын ингээ мэдээлэл байлаа гэж бодъё л да. Бүгдийг нь холио бантан болгоод Let's upload all of them to GenSpark. Бүгдийг нь To аплод make хийгээд. a performance review presentation. Within minutes. За тэгээд ер нь бол одоо энэ ямар жишээ юм бэ гэх юм бол нэг худалдааны төлөөлөгч. Окей. За тэгээд та хэдийн бизнес дотор, миний бизнес дотор, хүн болгоны бизнес дотор энэ тэнд нэг мэдээлэл цуглараад байдаг. Тэгээд өнгөрсөн 7 хоног хэдэн займаг зарагдсан. Тэ хэдэн займаг тийшээ явуулсан. Заримны төлбөр нь хийгдсэн юм уу, авлагаараа бүгдсэн юм уу, өглөг нь хэдэн бэ ба. За хин хамгийн их займаг зарж байгаа юм бэ? Хин өглөөгөөрөө хамгийн их займаг зарж байгаа юм бэ? Хин бэлэн мөнгөөрөө бараа зарж чадж байгаа. Хин ерөөдөө сар болгон хамгийн их борлуулалт хийгээд байгаа юм бэ? Аль борлуулагч даа найдваргүй авлага үүсгдэг юм бэ гэх мэтчлэн ер нь бол одоо энэ PowerPoint, Excel, Word файлыг ингээ аплод хийгээл шууд мэдээлэлүүд нь гараад ирчих юм. GenSpark seamlessly transforms your raw data into Тэ энэ юу л жинэ гэх юм бол та энэ шал түүхий датаг энэ бүгдийг ингээ базаад тэ нэг бол за мэдээж ямар ч форматгүй тэ гарчиггүй тайлбарлаггүй зүгээр new folder дотор new document гэсэн нэртэй Word документыг ингээ шинжилж чадахгүй. Тийм учраас тодорхой хэмжээгээр цэгцтэй байх хэвээр. Гэхдээ тодорхой хэмжээгээр цэгцтэй байгаа юм бол заяа. Одоо аль биесний маягтан дээр нэг хэмжлэл те төлбөрийн даалгавар гэрээ мэрээ бүх юм байгаа юм бол энэ химэл авах хаан тэрийг бүгдийг нь ойлгож байна. boardroom ready deck. За тэгээд бүгдийг ингээ шинжилээд дүгнээд форматлаад тэ тайлнаа болгож байгаа юм. Let's dive deeper and see how GenSpark creates $1 million presentation like Goldman Sachs or McKinsey. За энэ тэгээд химэл аваханд даалгавар өгч make me $1 million report on how historical tariff wars can teach us about what's happening right now globally. За надаа тэгээд бараг $1 сая үнэлгээтэй одоо өмнө 10 жилийн өмнө McKinsey, Goldman Sachs хөрөнгө оруулалтын банк шинжээж судалгааны байгууллагт нь маш их хэмжээний мөнгө төлөөд тэднэрээ юу хийлгдэг юм бэ гэх юм бол дэлхийд даяар байгаа замбраагүй тэгээ олдоход хэцүү өөр янз бүрийн хэл дээрээ монгол хэл дээрээ хятад хэл дээр япон хэл дээрээ бүх датагийн цуглуулад орчуулад зөв дараалал оруулаад форматлаад гоё тайланд оруулаад хэвлээд юм уу PDF болгоод таатал явуулдаг штэ. Тэгээ цаанаа маш олон хүмүүс нь ажиллаж байгаа. Энэ бүх ажлыг одоо химэл ойхон хийж байгаа гэсэн үг. За тэгээд даалгавар юм бэ гэх юм бол энэ худалдааны дайн. Тэгээ Дональд Трамп Европт эдтэй алдчихж байгаа юм байна. Тийм учраас энэ худалдааны дайнаас үүсэж байгаа асуудлууд гарц гаргалаа ирээдүйн нөлөөн дээрээ баг McKinsey Goldman Sachs-ийн төвшөнд надаа нэг тайлан судалгааны репорт гаргаад өгчихөө. За. It automatically researches, reads academic. Тэгээ юу хийж нэ гэх юм бол шууд ингээд судалгаа хийж ин тэ онлайн. Одоо энэ юу уншиж нэ гэх юм бол scientific paper уншиж ин заяа. Окей. Ганцхан зүгээр вебсайт, блог пост, бла 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 ерөөсөө биш. Жинхэнэ судалгааны ажлууд, PhD, мастерын төвшин, бакалаврын гэх мэт. Тэ. Papers and generates comprehensive reports in minutes. За тэгээд энэ бүх датагийн цуглуулаад ингээд тайлан Want to make further edits? Just ask GenSpark. За тэгээд хуудас олгон дээр жоохон засвар оруулъя. Энэ өнгөнд харах байна, энэ жоохон ойлгомжгүй байна. Энийг томруулж, энийг жижигрүүлчих. Here are 3 charts. Combine them into one chart. За тэгээ энэ 3 чарт биш үү? Гурван тус тустай байх хэрэггүй. Нэг чарт болгож байгаа гэсэн чинь. Одоо нөө ажилтнаа хэлэх хэрэггүй. Excel-ийн мэргэжилтэнтэй ярих хэрэггүй. Add a relevant video and embed it onto the slide. Окей. Тэгээ энэ одоо нөгөө жоохон дизайн тал руу орж ийн, програм тал руу орж ийн яагаад вэ гэх юм бол энэ дотор нэг видео оруулж байгаа гэж штэ. Taking their money out of the US. Окей. За тэгээ энийг бодъё заяа. Багш нар одоо ангитай тааруулсан, шавьтай тааруулсан өөрийнхөө хөтөлбөрөө зохиож болох юм байна. Тэн дотор янз бүрийн текст оруулж болох юм байна, зураг оруулж болох юм байна, видео оруулж болох юм байна. Окей. За тэгээ судалгааны байгууллага угаасаа ойлгомжтой. За тэгээ энэ юу болж байна гэх юм бол өмнө уншиж чаддаг, ойлгож чаддаг, датагийн шинжилгээ хийж чаддаг, датагийг цэгцэлж чаддаг, датагийг гоё формат руу оруулдаг, дизайнын мэдрэмжтэй хүмүүс 4-5 хүнийг ажилуулад 2-3 сар ажилуулад за тэгээд 10 сая 20 сая төгрөгийн цалин төлдөг байсан бол одоо энэ юуртэг юу болцсон бэ гэх юм бол цахилгаан болцсон байна.
Яг гэх юм бол энэ хиймэл оюухан дээр компьютерууд цаана ажиллаж байгаа. Тэгээ юу төлж байгаа юм бэ гэх юм бол зөв compute power-ыг төлж байгаа. Тэр компьютерууд серверууд data house-ууд юу хийжийнэ гэх юм бол чипүүд тэндээ цахилгаан ашиглаад энэ ажлыг хийж байна. Өмнө нь бол бид нэр хүмүүсийг ажиллаа хийдэг байсан бол одоо компьютер чипүүд энийг хийж байна те. The US was always seen as the safest place. Add more years of historical data to this chart. Тэн жилүүдийг сонгож байгаа ганцхан 2020 он хүртэл биш ээ те. Тэгсэн чинь илүү их одоо шууд. Change the layout and take the timeline to the top. Okay. Тэгээ дизайныг жоохон өөрчлөө цаг хугацааны зураасыг дээр нь тавьчих мэдээлэл доор. You can also change text and images manually. Creating slides За бараг өөрөө гараараа юм нэмж бичих болно. Okay. has never been easier. Say you're a college football coach wanting to create slides about the last Super Bowl match and analyze each. За тэгээ database гэж одоо энэ одоо American football руу явж байна. За тэгээд нэг танаа баг нэг дата цуглуулсан байж магадгүй. Одоо дэлгүүртэй байл гэж бодъё л та. Хэдэн хүн орж байгаа юм бэ? Хэдэн он гарч байгаа юм бэ? Дунджаар хүмүүсийн хэдэн хүн юм худалдаж авч байгаа юм бэ? Их юм бол тэр нөө борлуулалтын софтвераас одоо кассинг системээс юм татна, нүүдийн системээс юм татна. Тэгээ үүдэн дээр хүмүүсийн орж байгаа бүх датагийн цуглуулж болно. Тэгээ удахгүй бас видео камерын бичлэгийг дүгндэг AI гарч ирнэ. За одоо нөгөө харуул хамгаалт хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хулгайчаас хамгаалдаг. Удахгүй камерын систем дээр хулгайчаас урьдчилан сэргийлдэг хиймэл яван гараад ирчин. За тийм учраас тэгээд дэлгүүр дотор хулгай хийх нь бараг боломжгүй болно гэсэн үг. Тэ? Жишээлбэл. За тэгээ юу болж байна гэх юм бол тэр камерын бичлэг байнга шиндэг, дүгндэг софтвер байгаа шүү дээ. Юу зарцуулж байгаа юм бэ гэх юм бол зүгээр цахилгаан зарцуулж байгаа байхгүй юу? Эрчим хүч. За тэгээ дэлхийд даяар хэдэн дэлгүүр байгаа юм? 8 нэр, 5 нэр, их дэлгүүр, супермаркет, хайпермаркет гэх мэт чинь хэдэн камертай юм бэ? Хэдэн бичлэгийг дүгнэх юм бэ? За тэгээ бүгдэн дээр нь чип хэрэгтэй байхгүй юу? Ийм учраас тэр Nvidia-гийн хувьцаа, AMD-гийн хувьцаа, технологи хиймэл оюуханы компани хувьцаанууд нь өсөд байгаа байхгүй юу? Өмнө нь бол өөрийнхөө дэлгүүрийг хулгайгаас хамгаалах ажилтнаа авах боломжгүй. Дэндүү үнэтэй. Одоо юу болох юм бэ гэх юм бол ийм софтвер гарч ирээд тий. За сарын $20 төлчих л та. Амар ашигтай байхгүй юу? За тэгээд нэмээ жоохон цахилгааны зардал төлнө. Super deal. tactic in depth. Look at that. These slides are way more comprehensive than I ever imagined. Тэгээд дараа нь тэр видео бичлэг авлаа. Тэ? Тэр хиймэл байханаас юу асуух юм бэ? Хөөе, энэ өнгөрсөн 30 хоногийн видео бичлэг энэ байна. Хэдэн хүн орж ирсэн. За тэг хүн болгон юу авсан бэ? Тэ? Хэдэн цагийн үеэр оргил цаг дээр хин юу авч байгаа юм? Хагасаа бүтэн цааны борлуулалт юу яаж байна? Тэгэд өмнө байсан тэ? Дата гэж юусоо үздэг. Айн зүгээр өнгөрсөн 7 хоногийн хэдэн гигабайт, хэдэн терабайт бичлэг юм байна. Тэрийг одоо өмнө нь бол за нэг ажилтаа аваад за энэ өнгөрсөн 7 хоногийн бүх бичлэгүүдийг үзээд хэдэн хүн орж ирсэн бэ? Нэг хүн манай дэлгүүр дотор дунджаар хэдэн минут байсан бэ? Дунджаар хэдийн худалдаа авалт хийсэн бэ гэд ийм ажлуудыг бид нар өмнө угаасаа ажил болгодог байсан баггүй. Одоо болгох боломжтой болж байгаа. За тэгээ амар хүртэй юмчтэй. Энэ хиймэл байханы софтверыг төлчин subscription маягаар одоо Netflix шиг. Тэгээ хөтөлбөрийн зүгээр цахилгааны үртгэн төлчин. It even includes tactical maps for each play. Now, imagine hosting a dinner party where you present to friends about traditional music instruments from Japan to India. Тэгээд багшлах, бизнесээ хянах, шийдвэр гаргалтын дээр энэ хиймэл ойхон бидний амьдралыг тэр чигтээ өөрчлөгдөн. За тэгээд ямар нэг байдлаар та нарын дунд энэ AMD-гийн хувьцаа, Nvidia-гийн хувьцаа хэдтийн тэр Huawei-ийн чип үйлдвэрлэж байгаа хувьцаа дата центр яах юм бэ? Ирээдүйд эрчим хүч хэрэгтэй юм уу? Одоо баг хүн болгон ийм хиймэл байханы агенттай болно. За тэр хиймэл байханы агент хүн болгон дээр өдрийн за нэг 300 ватт хэрэглэе гэж бодъё л та. За тэрийг 8 тэрбумаар үржүүлчих заяа. Хэрэг цахилгаан хэрэгтэй байна. Эрчим хүч хэрэгтэй байгаа үстэй. За тэгээ ирээдүйдээ хүн боловсрал, хүмүүжил, диплом авсныхаа дараа хөдөлмөр хийдэг биш заяа. Ажил хийдэг биш, бүтэмжтэй байх юм биш. Одоо юу болсон бэ гэх юм уу? Компьютер чип, хиймэл байханы модель, тэгээ эрчим хүч ерөөхдөө хөдөлмөр хийх юм байна. Ирээдүйн том ажлууд. За бэлэн байна уу? Guys, эсвэл шүлэгж цээжлээ суугаад байгаа юм уу?